байцгаана уу? Өнөөдрийн баярлалаа. Намайг сандаг дөрж өгдөг ололт амжилтын дэлгүүр сургалтын менежер байна. за сайн байцгаана уу? Намайг Гэрэл Чулуу гэдэг би мэргэжлийн өвдөж тайлбарлагчтай холбооны сургагч багшаар ажилладаг. За ингээд өнөөдрийн манай хичээл маань хөтмөрийн аялал байдлын зочин зааварчилгааг бид тухай та бүхэнд орох гэж байна. Ингээд бид хоёрын бизнес хичээл ингээд эхэлж байна. За мэдээж хэрэг хичээл хэлэхээс өмнө би та бүхэнд онцгой байдлын зааварчилгаа үүрэгтэй. Онцгой байдал гэдэг нь маань гинтийн хойшлуулж болсгүй үйл ажиллагаа бөгөөд энэ хичээл маань хойшлуулж магадгүй тийм ээ. Жишээ нь газар гэх юм уу гал гарсан тохиолдолд. За онцгой байдлын үед мэдээж хэрэг ямар ч хүн хажууд байгаа хүн бос юмд тусламж үзүүлэх чадвартай байх ёстой. Гал гарсан тохиолдолд мэдээж хэрэг галын цэцэг гэж байгаа тийм ээ. Өнөөдрийн хувьд бас галын хорны төрөл байна. Нутаг, нүрс, хөөс, ус гэсэн төрлүүд байдаг бөгөөд эдгээрээс хамгийн зохимжтой зүйл нь бол нутаг хор гэдэг байгаа. Нутаг хор нь ямар ч төрлийн хор гал гарсан ашиглах боломжтой зүйл байдаг. За хоёрдугаар хор нь шатамгай буюу нүрс хүслийн үе хорыг болохоор шатамгай шингэн болон цахилгааны гал гарсан тохиолдолд хэрэглэдэг байна. За гуравдугаар гал маань хөөс буюу цаас буюу түргэн алддаг материал хэрэглэдэг. Гуравдугаар нь болохоор зөвхөн цаас өнцөр модны үед хэрэглэдэг ийм хорнууд байна. Тэгэхээр гал амтраахын үед бидний хамгийн сайн мэддэг буюу тош гэдэг давчлал үг байдаг. Энэ үгний маань тат, онил, шаг, шүрш гэсэн давчлалын үг байна. Одоо та бүхэн хөтөж тайлбарлагчаар ажилладаг хүмүүс байгаа. Тэгэхээр та бүхний хувьд бол өнөөдрийн дадлага ажилтай холбоотойгоо бид энэ сэдвээр дээр одоо зарим зүйлийг одоо сануулгах зүйлсийг хэлсэн байгаа. Тэр нь юу вэ гэхээр музейн одоо өөрийнх нь барилгын онцлог юм уу, түүн дотор байгаа үзмрүүд, хурдан дурган шатах ч юм уу, эсвэл зочны аюулгүй байдалтай холбоотойгоор зарим зүйлсүүдийг бид нар урьдчилан сануулсан байх ёстой. Жишээлбэл одоо бид нар аялал эхлэхэд музей дээр орж ирээд хамгийн түрүү өгдөг зүйл бол аюулгүй зааварчилгаа гэдэг. Аюулгүй зааварчилгаа мэдээж бүх аяллаа үед өгнө. Гэхдээ өнөөдрийн үед бол бид нар музейн дадлагыг хийх учраас музейн дадлагтай холбоотой аюулгүй зааварчилгааны зарим хэсгийг сануулгах чинь дадлага ажлын өдөрмөжийг бол та бүхэн онлайнаар ангийн группт ч хүргэсэн байгаа. Авч танилцсан байх гэж бодож байна. Хичээлийн энэ онлайн хэсэг дуусахад бол дахин та бүхэнд дадлагын хичээлийн зарим зүйлсийг сануулаад музейн доод давхурт одоо очиод дахиад зочдтойгоо орж ирэхэд аюулгүй зааварчилгаа хэрхэн өгдөг вэ гэдэг дадлага ажлын хэсгийг илүү дэлгэрүүлж үзэх байгаа. Тэгэхээр музейн хувьд бол нөгөө барилгын хувьд өнөөдөр бидний байгаа музейн хувьд бол Монголын үндэсний музей байгаа. Барилгын хувьд бол нэлээд хуучирчсан цахилгаан шатгууч гэдэг юм уу тий. За бас ингээд гандаг шалтаа хэсэгт нь халтрах магадaltaй ч гэдэг юм уу тий. За ийм зүйлүүдийг бас анхаарах хэрэгтэй байгаа. Зочны хувьд бол мэдээж зочдод өөрт нь тав тухтай музейг үзэж сонирхох аюулгүй байдлаа хангах үүднээс нь зарим зүйлсийг сануулах шаардлагатай байдаг. За жишээлбэл та хүнд одоо ачаа барьж авч байгаа бол үлгүүрийн хэсэгт бас хадгалуулж болно. Дээр нь хувцас чинь одоо тохиромжгүй зуны улиралд өвчм халуун үед байх юм бол хувцаа нэмэлээд үүдний үлгүүрт бас өгөөд орж болно. Харин агааржуулагчгүй учраас бас жоохон өвчм байх магадлалтай. Тэгэхээр энэ зүйлсүүдийг та бүхэн мэдснээр зочноо аюулгүй авч явах тийм зүйлүүдийг бас бүрдүүлэхэд шаардлагатай байх нэ. За тэгээд зочдтой мэдээж алхам тутамдаа бид нар аюултай хэсгүүдийг сануулна, ослын гарц ч гэдэг юм уу тий цугларах талбай зурцыг бид нар дадлага ажлын хэсэг дээр бол аль хэсэгт байрлаж байгаа гэдгийг боддоор тайлбарлаж өгнө гэсэн үг. За тэгээд музей үзмэр одоо үзмрийг үзэж эхлэхээс өмнө одоо анхаарах зүйлс нь музей дотор зураг авч болохгүй ч гэдэг юм уу тий зураг авахаар бол зөвшөөрөл аваад музей үзээс авах ёстой. За дотор нь орсон тохиолдолд та бүхэн шилхэн хоргонд байгаа үзмрүүдэд одоо хүрэхтэй болгоомжтой байх, шил хагарснаас болоод бэртэж гэмтэх ч юм уу өөрсдөө. Эсвэл зүгээр хүнд одоо чулуун ч юм уу том одоо овор хэмжээ ихтэй одоо үзмрүүдэд очиж барьж үзэх ч юм уу бүрж үзхийг бол хоригддаг байгаа. Нэгдүгээрт мэдээж нэгзээ үзмэр гэдэг утгаараа тэр мөн дээрэс нь та өөрөө одоо бэртэж гэмтэх магадлалтай учраас энэ зүйлсийг сануулсан байх ёстой. За тэгээд шингэн зүйлс ч юм уу хоол хүнсний зүйлсийг бол авч авахыг хоригддаг байгаа. За музейд бол ариун цэрэг өрөө зөвхөн нэгдүгээр давхурт зочдын хувьд бол ашиглах боломжтой байдаг гэх мэтчлэн мэдээллүүдийг одоо сануулсан байх ёстой. За хэрвээ музей дотор үзэж явж байгаа хүчжийгөө дагаж яваад хүчтэйгөө явж байгаа тохиолдолд бол мэдээж хөтөж та бүхэн үүнийг сануулад аюулгүй ажиллагаа хангаад явж байна. Магадгүй та тогтсон цагт
буцаж ирээд үцчтэйгөө уулзахаар тохироод ганцаараа бие даан одоо үтсэж байгаа тохиолдолд ямар нэгэн асуудал гарах юм уу, яаралтай тохиолдол гарах юм бол үтсчийн утасны дугаар та бүхний хөтөлбөр дээр биччихсэн байдаг. Тэгэхээр үүнийг одоо зочиндоо энэ мэдээлэл өгөх нь шүү дээ. Та яаралтай үед одоо үтсч рүүгээ холбогдож болно шүү гэх мэтчтэй ийм мэдээллийг бол музей айлын үед өгч болно гэсэн үг шүү. За дадлага ажлын хувьд бол бид нэр мэдээж үргэлжлүүлээд яваад байгаа. Тэгэхээр Монголын үндэсний музей гэдэг талаар би түрүүн энэ дадлага хийн гэсэн учраас музейхээ талаар тайлбарлая. Монголын үндэсний музейн хувьд бол Монгол улсын мэдээж дээр үеийн Монгол улсад одоо хүн амьдарч эхэлсэн үеэс Монгол улсын нутагт байсан үеийн үзмрүүдээс ахуулаад өнөөгийн одоо арчилсан хувьсгалын үеийг хүртэх үеийг хамарсан маш олон үзмрүүдийг одоо хадгалж идэг тийм үндэсний музей байгаа. За тэгэхээр энэ музейн хувьд бол 3 давхар байрлал, 9 танхимтай, 9 байнгын үзүүлэлтийн танхимтай байдаг. За тэгэхээр музейн хувьд бол энэ музейн хувьд 2023 онд музейн чанарын үйлчлэгээний чанараас нь тартаг нэвтрүүлсэн тийм ахлагч музейнуудын нэг байдаг. За музейн хувьд бүтцийн хувьд бол мэдээж эрдмийн зөвлөлөн, судалгааны алба, сан хөмөрөг үзэсгэлэн төлөвлөлтийн алт гэх мэтчлийн ийм бүтцтэйгээр ажилладаг байгаа. Нийт 51 ажилтнтайгаар одоо үйл ажиллагаа явуулдаг. За тэгэхээр осолдогчдод одоо үзүүлэх хэмжээний талаар за энэ осолдогч үзүүлэх анхны төсөмжийг миний бие таавхантай хэлцүүлсэн мэдээж хэрэг хүн болон ямар ба нэгэн хэмжээгээр хайртай хүн, хань нөхөр, хинэртэй хүүхэдтэй ямар нэгэн осол гарсан тохиолдолд анхны төсөмжийг үзүүлж чадах мэдлэгтэй байх хэрэгтэй. Ինչээс таавхан магадгүй хин нэг хүнд ямар нэгэн яралтай үед төсөмж үзүүлсэн тохиолдол байгаа юм. За ямар нэгэн сургалтанд таавхан сууж исэн үү? За сууж исэн тий. За тэгэхээр ерөнхийдөө мэдээж хэрэг осолдогч үзүүлэх анхны тусламж гэж юу вэ гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй байх тийм ээ. Энэ нь байна мэрэгжлийн бус хүн, мэрэгжлийн хүнийг хүрчээр хугацаанд үзүүлж байгаа зүйлийг анхны тусламж гэнэ гэж. За мэдээж хэрэг анхны тусламж үзүүлэхэд бидний анхны тусламжийн дараалал гэж байдаг. Энэ дарааллыг бидний хамгийн нэг мэдж явах хэрэгтэй. Хоёрдугаар та өөрөө яг тэр хүн тусламж үзүүлэх чадвартай юу гэдгийг өөрөөсөө асуухаарай. Хэрвээ та анхны тусламж үзүүлэх чадвартай гэсэн тохиолдолд тусламжийг үзүүлэх хэрэгтэй. Чадахгүй бол та татгалзаж болно. Гэхдээ татгалзаж ийн гэдэг та юу гэдгийг яралтай тусламжийг дуудахгүй байх гэсэн үг биш. Энэ бол таны үүрэг. Тийм учраас яралтай тусламжийн дугаар хэдүүлээ 103 тийм. Тэгэхээр 103-оор бид нар яралтай тусламжийг дуудах үедээ тодорхой мэдээллүүдийг өгөх хэрэгтэй. Яг хаана тийм ээ? Яг юу болсон, ямар хүн байгаа юм, хэдийн орчны хүн таньдаг бол мэдээж таньдаг хүний мэдээлэл өгдөг бай. За мэдээж анхны тусламж үзүүлэхэд жишээ нь ямар нэгэн ухаалцсан юм уу, ухаалтайг юм уу гэдгийг бид нар эхлээд ажиглах хэрэгтэй. Хоёрдугаар байгаа орчин нь өөрөө аюултай юм, аюулгүй юм уу гэдэг орчныг би эхлээд дүгнэх хэрэгтэй. За хэрвээ магадгүй дээрэс нь юм унахаар юм уу, доош цөмрөх юм уу, хажуулт гал гарч байгаа юм уу, яаж байгаа гэдгийг орчиндоо бид нар дүгнэлт хийн тий. Дараа нь хэрвээ аюултай орчин байх юм бол тухайн хүнээ хамгийн дөрөнд холдуулах. За энэ анхны тусламжийг үзүүлснээр бид нар дараах зүйлийг тухайн хүний амийг аврах. За нөгөө хүнд бэрцсэн болвол түргэн идэрхт нь. За магадгүй тухайн хүнд ямар нэгэн өвчлөл хүндрэхээс сэргийлэх гэсэн арга хэмжээнүүдийг авдаг байна. За анхны тусламжийг үзүүлэхэд дараах зүйлүүдийг та бас анхаарах ёстой. Анхны тусламжийг үзүүлэхдээ байна гэдэг та өөрөө хоёр төгчөөр халдвар авч чадахгүй. Энийг бас анхаарах ёстой. За дараагийн анхаарах ёстой зүйл гэхээр магадгүй тэр хүнд бэрцсэн тохиолдолд та зөвшөөрөл авах ёстой. Яагаад вэ гэхээр гимсэн хүн өөрөө зочиод орсон байдаг. Шууд гэр хүн танихгүй ингээд биед нь өгөөд зочиод өөрийнхөө бэрцсэн хэсгийг улам хүндрүүлэх боломжтой байдаг. Тийм учраас та яах вэ? Тухайнасаа би таны биед хүрч болох уу гэж асуух. За дараагийн зүйл бол хэрвээ ухаалтсан бол та шууд өөрөө тактиктай оролтон шууд тусламж үзүүлэх нэ гэсэн үг. За тусламж үзүүлэхэд дараагийн нэг анхаарах ёстой юу гэвэл нэгдүгээр та өөрөө тайван байх ёстой. За дараа нь та өөрсдийг удирдах ёстой. За тайван байна гэдэг чинь зарим хүмүүс нь нөгөө хүнд осол гарсан тохиолдолд бэлтгэлгүй байдаг те сэтгэл зүйн хувьд. Тэгээс хандраад одоо юу гэдгийг танаас нөгөө хүнд бэлдсэн хүнээсээ яг би танд яа туслах уу гэдэг үг хэлж очих болохгүй тийм ээ. Тэгэхээр
өөрөө та тайван байх хэрэгтэй. За дараагийн удирд гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр ойр орчинд Монголын нөхцөл ялангуяа хүмүүс чинь ингээд ямар нэгэн осол аваар басан тохиолдолд шаваад хүрээдэрдэг тийм үү. Тэгэхээр та хүмүүсийг холдуулах хэрэгтэй болох нь нэгдүгээр, хоёрдугаар та хэнийг хүнээс тусанж гуйгаад 103 руу залгаад өгөөч гэдэг орчныг удирдах чинь чангаар ярих хэрэгтэй. За тэгээд агаарыг чөлөөлөх хэрэгтэй. Ухаалт зүүн яадаг вүлээ амна гэж зурчдаг тийм ээ. За энэ тохиолдолд амьсгалын чөлөөлөх асуудал хэрэгтэй байх. За зуурсан хүнд анхны тусламж үзүүлэхдээ нэгдүгээр амын шууд урд талаасаа гүнжиж болдгоо. Хоёрдугаар гүнжихдээ арагийн унаас нь гүнждэг. Гуравдугаар анхаарах зүйл тухайн хүн хэрвээ хим шүвтэй байх юм бол хоригддог. За тэгвэл анхын энэ амын ангаарлыг хийхэд бол юу хийх ёстой вэ гэхээр энэ хоёр талын ирүүний энэ заалсан юм хэсгээр баазергийн гэж массаж хийж өгөөд за тэгээд энэ хоолойг дээшлүүлж жагаад энэ хэсгийг жоохон ингэ массажлдаг. Тэнгүүд энэ яадаг вэ гэхээр нөгөө зуурсан хэсэг маань сулардаг байна. Тэгээ яах вэ та ангаалаад хилийг гаргаж ирэх тийм ээ. Тийм үйлдэл хийж болох нэ. Хилийг гаргаж ирэхдээ гард орох ямар нэгэн материалаа жирэглээд гаргаарай. Та бас тэр шүүснээс болоод ам орчинд ямар нэгэн юм гарцсан байх үгүйсгүй учраас та бас халдвар авах боломжтой гэсэн үг байна. За дараагийн зүйлийг бид нар хамгийн сайн нэг ухаалтцсан хүнд амьсгал хийх, зүрхний массаж хийх гэдэг зүйл байгаа тийм ээ. 32 гэдэг тоо байна. Энэ тоог хэн мэддэг. Гэтэ 19 оноос хойш шинжилсэн журам гарсан тэр нь юу вэ гэхээр 30 гэж хийх шинж журам гарсан байна. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр та 2 минутын дотор тэр хүн хиймэл амьсгаа хийх хугацаа урт. Та магадгүй чадахгүй ч яж магадгүй. Тэрний оронд тэр хүнд яах нь зүрхний массаж 30 удаа хийх юм чухал байх нэ. За тэгээд мэдээж хэрэг танд магадгүй хамтрагч байвал хамтрагчтай хийхин тулд тухайн хамтрагчтай 30-ыг 2 удаа хийгээд тэгээд нөгөө хүнтэй шилжүүлэх юм хамтрал багийн ажиллагаа хийж болох нэ. За дараагийн нэг анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр хаана нь яаж хийдэг зүрхний массаж хаана хийх бид цэгний яг айлын гэдэг нэг асуудал тийм ээ. За тэнгүү таны хоёр харигны цээжний нуулзуу байх. Нуулзуурын доод хэсгээр мөгөөрс зөөл юм та ингэ дараад үзээрэй. Тэнгүү тэгээд мөгөөрсийн зөөлөн юм зүйл дээр таны гад жижигхэн бол 4-3, том бол 3-3 байх болно. Тэр цэг дээрээс ингээд цэгээ аваад цээжний гол хэсэг. За гарны аль хэсгээр массаж хийдэг үлээ. За алганы доотлын хатуу хэсгээр шүү. Яг энэ алганы эцэг хэсгээр биш. Нүунийг анхаарах ёстой. За дараа нь гээд гараар яг чагтлан тийм үү. Чагтлахдаа гар өөрөө нугарч болохгүй. Ийм ихц байх ёстой. За одоо бид чинь өөрөөгөө чийж авч чинь. Миний өөрсдийн хэсэг юм байна. Энэчнээс би 3 авлаа. Цэгээ авлаа. Гараа байрлууллаа. Тэгээд чагтлах нь тийм үү. За ийм. За тэгээд дараагийн анхаарах ёстой зүйл гэвэл би яг массаж хийхдээ яг ямар байдлаар байх юм. За массаж хийхин тулд мэдээж хэрэгтэй хүн хавирга болон янз бүрийн юм уурчааг болоод бид нар хийж болно тийм үү. За тэгэхээр хагас өвдгөл суугаад тэгээд доош сууж ингэж хагас өвдөлөө тэр хийж байгаа чэйжнийхээ их цаалтаа байлна гэсэн. За би цэгээ авлаа, гараа байрлууллаа, чагтлаа. За тэгээд ингэж хийх юм. Яг ихц дээрээс хийх гэсэн. За тэгээд хэдэн удаа ямар хэмжээтэй би гарах юм бэ гэдэг нь дараагийн асуудал гарч ирж тийм ээ. За тэнгууд хүний биеийг яадаг вэ гэхээр энэ цээжин хэсгийг 3 буугаад 3-ны 1 хүртэл дарна гэж үздэг. 3-ны 1 нь ойролцоогоор 5-аас 6 см байдаг. Тэгээд 5-аас 6 см хэмжээтэй дарах нэ гэсэн үг даралт. За дараагийн асуудал юу вэ? Энэ хүн магадгүй өсвөр насны хүүхдээ бил яах вэ гэдэг. Өсвөр насны хүүхд болохоор нэг дараараа хийдэг баг шүү. Яг 4-өөс дээш насны хүүхдэд гэж хийдэг баг. За нэраа хүүхэд хэрвээ ухаандаад энэ төр өссөн тохиолдолд бид нар яаж хийдэг вэ? 2 3-аараа тийм ээ. За ингэж тусламж үзүүлдэг байх нэ. За магадгүй хамт олноороо нэг байгууллага дээр санамжт анхны тусламж үзүүлэх яалаа тусламж баг гэж байгаа тийм ээ. Гал орсон тохиолдолд гал унтраагчд хин хүн бэлдсэн тохиолдолд анхны тусламж үзүүлэх баг гэж байдаг. Эдгээр багийг үзүүлэхдээ яаж тусламж үзүүлдэг вэ гэхээр дараалт, ирэмблэн дараалах арга хэрэглэдэг. Ирэмблэн дараалах гэдэг нь ухаалцсан үнээс нэгдүгээр эхэлдэг байгаа. Мэдээж
олонх ухаалцсан тохиолдолд бид нар яаж тусламж үзүүлэх юм. За ухаалцсан хүнийг бид нар массаж хийгээд ухаарчлаа. Тэгэнгүүт нь нэг гарын толгойн хажуу талд дэрлүүлээд хажуу тийш нь хөнгөрөө яг дэрлүүлсэн гарынхаа талын хөлийг бас ингэж хөтүүлээ. Тэгээд үлдээгээд орчихдог. Тэгээд дараагийн хүн зүгээр үзүүлэх. Тэгээд тэр хүн яадаг вэ гэхээр хилэн буцаад хоолой руу орох амжилтын зам боогдохгүй гэдгээр зүйлүүд нь ийм ажиллаг байна нэ. За ингээд анхаарал тавьсан таа. За бид нар одоо ингээд завсарлаад ангиас гарах чинь тав хүн ч гэсэн өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаад энэс гарахыг хүсье. Жишээлбэл одоо энд ингээд утаснууд товны утаснууд байлсан байгаа. Ямар гарахтаас боломжтой гараарай. За бүгдээ ангиас гарцгаая. За энд хаалгаар гарахтаа ч гэсэн хаалганы босгонд хийх боломжтой гараа. За гараа баруун гар тийш явцгаая. 0.5 нуурт байгаа. Гараа шатны бариулаас байгаа. Антер шат болохоор талтарч магадгүй. Гэтэ би явахтай юм тийм. За тэгэхээр танхимын өгөх танхимын өгөхтэй. Хитэн ярих болохоор за одоо ингээд дадлага хэсгээ үйлчлүүлээ. За манай дөрөв сурагчид дээр ирсэн байгаа тийм. За тэгэхээр одоо эхлээд 2 минут цаг юм харчин. Тэгэхээр түрүү хичээлдээ үтсэн агуулгаараа өнөөдөр жуулчтайгаа явж байгаа гэж төсөөлөөд 2 минутын туршид өөрсдийнхөө эзэмшсэн хэл дээр юм уу эсвэл хэрвээ өөрсдөө хүсэх юм бол монгол хэл дээр тайлбар өгч олно шүү. За тэгээд миний одоо баруун уртаа зогсож байгаа бацаахнаас эхлээд явчихв. За тийм. Тэгэхээр зааварчилгаагаа өгөхдөө зочиндоо явж байгаа гэж төсөөлөд аюулгүй зааварчилгаа заавал хийх ёстой зүйлсээ хэлжээ. Зочиндоо тавих анхаарал тавих зүйлсээ бас хийж олно гэсэн үг шүү. За та солонгос хэлтэй үзчих. За тэгээд тэгвэл би цагаа тааруулж тий. Тийм нийт 2 минутын хугацаанд ярихаараа шүү. За билүү. 자, 여러분 안녕하십니까? 네, 여기 좀 모여주시고요. 자, 우리가 먼저 박물관 관람하기 전에 제가 그 주의사항 먼저 알려드리겠습니다. 제가 전에도 말씀드린 것처럼 이 박물관은 3층으로 되어 있습니다. 특히 계단으로 올라갈 때 조심해서 올라가십시오. 그리고 우리가 보통 뭐 제일 많이 하는 실수가 그 유물을 보려고 머리를 너무 많이 내밀다가 유리 상자가 있었는데 그 유리 상자를 머리를 박아버립니다. 그런 것도 준비를 해주시고요. 그리고 유물을 만지시는 건 안 됩니다. 그리고 또 사진 촬영하는 것도 별도로 또 돈을 내야 되기 때문에 그건 또 알아야 되겠죠. 그리고 관람 전체를 이제 일부 관람하고 나서 여러분들이 대부분 저를 따라가시면 감사하겠고요. 그리고 내려와서 화장실은 여기 1층에 있습니다. 화장실을 이용하시고, 네, 그리고 이제 끝나고 나서 여기서 이제 대기를 해주시면 되겠습니다. 그리고 특히 우리가 저 관람할 시에 화재가 나면 그 조용히 출구가 이렇게 표시가 되어 있습니다. 빨간 표시가 되어 있는데 그걸 따라서 나와주시면 되겠습니다. 네. 뭐 이상입니다. 자, 멋있다. Монгол хэлэхгүй тий. Зүгээр эсвэл өөрийнхөө эзэмшсэн хэлийг хэлж болно. За монгол хэлээр. Угаас англи хэл. За тэгвэл цаг хэлсэн. За бид өнөөдөр Монголын үндэсний музейд хүрэлцэн ирсэн байна. За Монголын үндэсний музей маань 60,000 гаруй үзмэртэй дандаа түүхтэй археологийн үн тогтворууд байгаа. Үүнээс 26,000 үзмэрийг үзүүлэхэд илээ тавьсан байгаа. За нийтдээ 9 танхимтай 3 давхар. За харин тэр өөрөө маань нэг давхар байхгүй. Тэгмээс бид хүн музейд ойролцоогоор 2 цаг хүртэл зарцуулсан.
За ингээд 2 цаг орчим зарцуулалтаа бид нар Монголын түүх болон түүхэн хэсгийг онцгийн дараалал эзэн. За мөн одоо хажуугаар нь уламжлалт танхим Монголын одоо за уламжлалт ясанчлал тухай гэдэг өөр хэсгүүд өгдөг юм. За та бүхэн ерөнхийдөө дээр суудлаа хомс хүчин язгуур бол хэдүүлээ 2 цагийн дараа одоо цаг 15 цаг 30 минут болж байна гэж үзэх юм бол 15 цаг 30 минут энэ кофе шопын хэсэгт уулзах газар болгоод уулзцгаая. За энэ хооронд та бүхэн ядах юм бол эсвэл амжин цангах юм бол ирж хурж ирээд эндээ цааш хийчихээ. За мөн одоо 2 цагийн турш амжин цангах юм бол энэ үүдний хэсэгт энд ус байгаа хасан ус. За өөрөө ариндаа өнгөө уснаас хэрэг авч явж болно. За мөн одоо хөвчлэн 2 цагийн турш бид нар явган осоо зогсно. За зарим танхимын суудал байгаа. Тэр үеийн таасмаа амарч болно. За танхим болгонд аюулгүй гарц гэж байгаа. За танхимд ороод та бүхэнд аюулгүй гарцыг зааж өгнө. За мөн одоо шатаар болгоомж ороо. Зарим шат болгон шал одоо налж нөө эсвэл нэг жоохон эрсдэс дэрэн байгаа хэсэг байгаа. За тэр хооронд бид хэлээд өгье. За мөн одоо танхимаас танхим шилжихтэй одоо болон давхар болгоомжтой байгаарай. Тэгээд шилэн хараагүй үгээс мөрөхгүй. За мөн одоо босог болон энэ цахилгааны утас татгалсан шүмхэнтэй болгоомжтой байгаарай. За баярлалаа. За шүрэтэ баярлалаа. Чман гүйцэтгэлээ үзүүлээ. Тэр үүнтэй нөгөө хний хэсэг учраас бас санал зөвлөмж өгчөөд үргэлжлүүлээд явбал дараагийн явдлаа суралцагч нартаа бас гүйцэтгэлээ сайжруулах нь хэрэгтэй байх гэж бодоод эхний 2 хүн дээрээ эхлээд хэлээд явуулчих санал зөвлөмж. Та мэдээж хэрэг таа бүхэн мэрэгжлийн тайлбар гэж хүмүүс ярьж байгаа учраас үгийг сонхтой болж хурж мэрэгжлийн сул ухаан хэрэглээр би зөвлөж жишээ нь за авгар тоо дэгш бус гадар. Тэхийн бодлыг ярьж хүнтэй хамгийн товчтой сул өмнөд надад зөв ингийн яриад байдаг. За сонирхолтой зүйл. За тэгэхээр одоо цаахан суралцагчийнхаа хувьд бол солонгос хэлтэй гүйцэтгэл үзүүлсэн байгаа. Тэгэхээр яг солонгос хэлтэй суралцагчид нь бол ойлгоцсон байгаа. Гэхдээ би одоо зарим зүйлийг өөрчлөөд тэгээд санал зөвлөмж өгөх явъя. За тэгэхээр бацаахан маань бол хүчээр өөрийг танилцуулаад энэ музейн давхруу болно те дотор бас ингээд шилэн хорнуудыг байгаа үүнд одоо та юм харах чам толгоогоо мөргөөд гимтэх магадлалтай шил харах магадлалтай гэх мэтчлэн чухал зүйлсүүдээс хамгаалж байна. За тийм музейн доторх одоо дагаж мөрдөх зүйлсээс одоо зураг авахыг одоо зөвшөөрдгөө хэрэг зураг авахаар бол тэнд очиад зөвшөөрлөх хэрэгтэй гэх мэтчлэн мэдээллүүдийг бид нэрт өгч байна. Тэгээ нэгдүгээр давхарт арийн цэврүүрөө байгаа гэх мэтчлэн зочдод хэрэгтэй мэдээллүүдээ өгөөд явж байна. За тэгэхээр үүндээ мэдээж нөгөө 3 давхар байрлал шат байгаа хэмжээ мэдээлэл өгөх зөв. Энэ хүмүүс нөгөө хитэн давхар бид нар хэдий ямар том байрлалд ирчээд байгаа өөрийгөө бэлтгэж бас хэрэгтэй мэдээлэл авахгүй юу. Гэхдээ энэ дээр нөгөө зарим зүйлийг одоо жишээлбэл хэлэх юм бол 3 давхар байрлал гэвч одоо энэ байрлал маань одоо баригдаад утсан учраас цахилгаан шат байхгүй байгаа шүү гэж хэлэх юм магадгүй. Зочдод маань зарим мэдээлэл өөрийнхөө цагаа тооцоолох, ийм байдлаа тооцоолох юм зүйлд нь бас нэмжтэй болов уу гэж бодлоо. За тэгээд бид нар одоо музейгээ үзчихээ дараа нь одоо уулзах газар цагаа хийлгэл бас их зүгээр гэдэг шүрээ маань бас Монгол хэлээр гүйцэтгэл үзүүлэхдээ үнийг сануулсан. Тэгэхээр нөгөө нэг нэгнийхээ гүйцэтгэлийг анхаарч сонсох нь бас нэг нэгнээсээ ингээд бас сайжруулах зүйл, сайн зүйлсийг нь олоод авах тийм давуу талтай юм гэж бодож байна. За тэгэхээр бацаахандаа баярлалаа. За тэгээд шүрээгийн хувьд бол үзмрийнхаа одоо нөгөө музейд яагаад ирсэн ямар ач холбогдолтой энийг яагаад үзэх гээд байгаа гэдэг энэ зүйлсээ хэлэх нь маш зөв. Зочдтой бас ингээд уурамсгалыг эрэг болгоо бэлтээд өгөх нь их зөв байна гэдгийг бас бодож байна. За тэгээд хүмүүстэй одоо ингээд намайг ингээд дагаад явахад би танд ослын гарц байгааг ингээд хэлээд өгнө арын цэврүүрээ энэ давхруудад байгаа та ингэж ашиглах болоо гэх мэт мэдээлэл өгч чинь тэгээд дээрээс нь цагаа тодорхойлж чинь бид нар яг одоо онцгой цагаа одоо бид ирсэн байгаа цагаа хэдэн цаг болж байна хэдэн цаг хийгээд бид хэдэн цаг орчин үзээд хаана уулзахыг цуглах цагийг хэлж байна. Энэ бас их чухал мэдээлэл ахгүй юу? Магадгүй энэ одоо бид нар өнөөдрийн хичээл маань аюулгүй байдлын заавар шүрээ маань байгаа би зааж өгнө гэж хэлсэн боловч одоо бид нар зааж үзүүлэх боломж
боломжмоо шинэ документ байгаа байхгүй та бүхэн ишээ харах юм бол ариун цэврээр хаалтны эдийн хэсэгт байрлах ногоон өнгийн ослын гарсан гэмээр та бүхэн харж байгаа хаа хилчилэн хэлбэр магадгүй олж харахад нь илүү хурдан байх юм аа гэж би зөв бодож байна. За тэгээд ахаа болохоор бид нэр жишээлбэл үнцгийн хувьд бол зөвхөн нэг хаалгатай байгаа. Тэгэхээр хэрвээ ямар нэгэн ослын тохиолдолд гарвал энэ хаалгаараа буцаж гарнаа гэдгийг сануулах нь бас зүйтэй гэж бодож байна. За хаалгаар гараад бид нэр чигээрээ 20 м яваад баруун хэсэг цуглах талаас нь хэлээ байгаа. Хэрвээ ямар ослын ямар нэгэн тохиолдолд гараад хөтлөж рүү холбогдож чадахгүй бол гараад баруун урт талбай талбайд уулзч болох юм аа гэх мэт мэдээлэлээ сануулаад өгвөл зүгээр юм болов уу гэж бодлоо. За тэгээд мэдээлэлээ болоод мэдээж хэвчээж болохгүй та өөрөө явж байгаа тэгээд тархив хооронд шилжихтэй гэж хэлэх юм бас их зөв тий. Тэр болгоод бид нар сануулаад явах гэхээр олон хүнтэй явж байгаа тохиолдолд амжихгүй ч юм аа гэдэг талаасаа зөв үзтгэлээ гэж би үзлээ. За баярлалаа. Өөр танд нэмжлэх зүйл юм шээ. Баярлалаа. Та бүхэн асуултыг нөхөсөд үзтгэлчээс эсвэл шүрээ эсвэл бацхан асуулт авахгүй. За тэгвэл үргэлжлүүлэх үү. За баярлалаа. Юу чигээр цац. За энэ бас утсан шүү дээ. За давтар ажлын үзтгэлээ хийж үзлээ. Сэтгэл яваарай. Тэгээд үзсэн чинь бас арай өмнөх нөгөө онлайн хичээлтэйг уялдуулахад арай хялбар байж чадсан болов уу гэж бодож байна. Тэгээд компьютер практик ажиллаж ижилээ. Ер нь бол угаасаа датуулах шаардлагатай байгаа тийм. Тэгэхээр дараагийн 7 оны хагасаа өдөр бас манайх дахиад дадлахын цаг байгаа шүү дээ тийм. Тэгэхээр үүн дээрээ бас сая хийсэн санал зөвлөмжүүдээ багш нарынхаа санал зөвлөмжүүдийг сонсоод үүн дээрээ сайжруулалт хийгээд ажиллахыг хүсье. За тэгэхээр бид нар одоо дадлага ажлуудаа хийгээд үзсэн юм чинь энэ хичээлийнхаа үргэлжлэл болгоод гэрийн даалгаварт болохоор танхим одоо музей 9 танхим байгаа. Танхимыг хуваарлаа та бүхэнд ангийн групп дээр чинь хичээл өгчин. Тэгэхээр юу хийх вэ гэхээр аюулгүй ажиллагааны зааварчилгаатай холбоотойгоор танхимд байгаа ослын гарц, тэмдэглэгээ, галын хорны байрлал бас зочид гэмтэж болох магадлалтай газруудыг баталгаажуулаад үүн дээр ямар санал зөвлөмж яаж өгөх вэ гэдэг мэдээллийг оногцсон танхим дээрээ бичээд ангийн групптэй оруулаад даалгавраа шалгуулахаар байгаа шүү. За тэгээ өнөөдрийн хичээлд оролцсонд баярлалаа. Хамтран оролцсон санал тавьж байгаа баярлалаа.